Өнөөдрийн бичлэгээр болохоор бүгдээрээ Demon Hunter-ийн мэдээлэл болон K-pop хамтлагуудын аяллаа тоглолтын орлого болон төлбөрүүдийн ихний 10-т багтсан хамтлагуудын бүтээн ярьцгаа 24 оных юм байл шүү. За бүгдээрээ эхэлцгээе. Subscribe дараарай. За Demon Hunter-ийн мэдээлэлээс эхэлцгээе бүгдээрээ. 91 оны дотор Demon Hunter-ийн дуунууд 381.9 сая үзэлт авсан байдалтай байна. Харин Blackpink-ийн Jump нь 2 сарын дотор 222 сая үзэлт авсан гэд мэдээ сурагтай байна. За энэ K-pop 91 хоног гэдэг чинь бараг л 3 сар шахуу 2 хоног дотор. Тэгэхээр 3 сарын дотор 381.9 сая үзэлт авсан. Харин Blackpink нь 2 сарын дотор 222 сая үзэлттэй байна. За энэ K-pop Demon Hunter-ийн энэ оны 6 сарын 25-нд цацагснаас хойш дэлхийн техник байлдан дагуулж бүхэл бүтэн дэлхийн техник байлдан дагуулж гэдэг чинь том амжилт. Одоо чинь бүр ингээд 3 сарын дотор ингээд 380 амар. За тэгээд Demon Hunter-ийн дуунууд нь Billboard гэдэг хөгжмийн спотын 81 болон 77 дугаар байранд жигссэн бөгөөд Golden Billboard тэр шоуны Hot 100-ийн жигсаалтны 5-т нь жигссэн байна. За Blackpink-ийн юуг нэвдээ явж байгаа. Selena Gomezтэй ингээд хамтарсан Ice Cream дуу нь болохоор 13 ч гэсэн бүр ингээд задлаад бүр амар болгоо авчиж байгаа юм. Blackpink-ээс гадна New Jeans, Twice зэрэг хит хамтлагуудыг ингээд давж явж байгаа нь тийм viral гэдэг гайхшуулсан баха хүмүүсийг намайг гэсэн гайхшуулсан. Тэгээ шүтэн бишгчт нь болохоор шин нэрэн үе гэж ярьцгааж байна. Шин нэрэн үеийн хамтлаг. За онцлог зүйл нь болохоор Teddy манай Blackpink UG-ийн продюсер Teddy-ийн Demon Hunter-ийн дуунуудыг продюсерлсан гэдгээрээ бас сонирхолтой. За тэгээ Golden дуун 74 сая үзэлттэй явж байна. Маш гайхалтай. Golden дуу. Тэгээд хамгийн гоё дуу нь болохоор Golden дуу гэж би боддог. Яагаад гэвэл зүгээр л гоё, сонсоход гоё. Юу нь бол миний аманд орчдөг ингээд ямар ч гоё дуунууд ингээд миний аманд орчдөг зөө. You like the first love is screaming no I'm straight on ball straight no straight on ball is за би солгоо. За дараагийн нь болохоор K-pop хамтлагуудын аялын тоглолтын төсөлбөрийн дурлал. За 10-т болохоор ITZY хамтлаг явж байна. За орлого нь болохоор 6 сая $8, борлуулагдсан талтал нь болохоор 56,200, шоу тоглолт нь болохоор 8. Тэдний тоглолт болохоор 7 сар үргэлжилсэн. За миний ITZY-гээс дэмждэг гишүүн бол Yeji манай хамтлагийн Yeji. Би бол ITZY-г тийм хүчрэх хотуудын хамтлаг гэж боддог. Зүгээр л тэгээ бодогдоод байт. За болохоор G-Idol буюу Idol хамтлаг гэсэн байна. За орлого нь болохоор 6.7 сая $, борлуулагдсан тасалт нь 46,500, шоу тоглолт нь 6 удаа тоглогдсон байна. Энэ нь болохоор G-Idol буюу Idol-ийн 3 дахь тоглолт юм байна. За бүгдээ дараагийн 8-т нь болохоор NCT Dream гэсэн хамтлаг орсон байна. Орлого нь болохоор 70.8 сая $, борлуулагдсан тасалбар нь болохоор 59,800 тасалбарт борлуулагдсан, шоу тоглолт нь болохоор 8-ыг борлуулагдсан байна. D-Dream шоуны энэ
A Dream Show нь орлого. Энэ Dream Show нь болохоор аюу бүүм хийсэн гэж шүтэн бишрэгчдэг болохоор гайхалсан гоё юу болсон гэж үзэж илээ. Тэгээ би бас өөрөө үзэг болохоор мэдэхгүй байна. Долоот нь болохоор IV гэсэн байна. IV гэсэн байна. Орлого нь болохоор 40.8 сая $. За борлуулалт гэсэн таслал нь болохоор 92,900. Угаасаа IV аргагүй л тий. Шоу төлөлтөнд болохоор 9 удаа тоглогдсон байна. Show what I have гэдэг тоглолт нь болохоор бүүм хийсэн гэж сонсож илээ. За 6-ад нь болохоор IU. IU бол бидний мэдих хамгийн гоё жүжигчин дуучин гэж би боддог. Яагаад гэвэл миний шүтэн бишрэгч. Би ингээд Blackpink-ийг дэмжихээс гадна IU дэмждэг. Би ингээд бүр IU бүх дууг сонсож үзчихсэн. Тэгээд надад IU маш их таалагддаг. Би ер нь бол IU дэмждэг. Тэр бол миний үлгэр жишээ гэх юм уу? IU бол өмнөд Солонгосын хамгийн том парк дээр тоглолтоо хийсэн хамгийн анхны эмэгтэй уран бүтээлч байл. За орлого нь болохоор 16.6 сая $. Борлуулалт гэсэн тасалбар нь болохоор 92,600. Шоу тоглолт нь болохоор 8 удаа тоглогдсон байна. 5-т нь Twice ч гэсэн байна. 5 дугаар байранд Twice гэсэн байна. Орлого нь 24.2 сая $. Вау. Борлуулалт гэсэн тасалбар нь болохоор 220,000. Гайхалтайгаа. Шоу нь болохоор 5 удаа тоглогдсон байна. Тэгээд Twice-ийн гоё юу нь болохоор нэг шоу тоглолтын дээр шин цомгоос гаргасан гэж илээ. Тэр нь шүтэн бишрэгчт нь маш их таалагдсан гэж илээ. Шин цомог гаргасан гэдэгт нь би бас баярлсан. За дөрөвт нь ATEEZ гэдэг хамтлаг жигсэж байна. Орлого нь 37.6 сая $. Борлуулалт гэсэн тасалбар нь 192,000 тасалбар борлуулагдсан байна. За шоу тоглолтод болохоор нийт 13 удаа тоглогдсон байна. За 3-т болохоор TXT хамтлаг орлого нь 58.1 сая $. Тэгээд борлуулалтын тасалбар нь болохоор 483,000 төгрөг. Шоу тоглолт нь болохоор 26 удаа тоглогдсон байна. За дараагийнх нь Effion. Би хаадаг ушиж чадахгүй байгаа. За би танарт бичиж үзэлээ. Бид нэр муухай гэсэн юм. Ийм нэртэй шүү дээ. Бүрвчээд нэг юм. Энд дээр тавьчих тий. Энд дээр тавиа юм байна. Орлого нь болохоор 63 сая $. За борлуулалт гэсэн тасалбар нь болохоор 470,000. Шоу тасалбар нь болохоор 36. Энэ нь болохоор 8 сар үргэлжлүүлсэн байна. Би энэ хамтлагийн энийг дэмждэг вэ гэвэл Jake дэмждэг байгаа. За нэгт нь Seventeen хамтлаг хийчихсэн байна. Би өнөө Blackpink хамтлаг энэ яг 24 оны хөөхгүй 25 дээр бол Blackpink арга багтсан байгаа. Энэ 24 оны. Би явж тэнэгтэд 24 оныхын бичтэн заяа. Өнөө тэнэг заяа. За Seventeen болохоор орлого нь 94.8 сая $. Борлуулалт гэсэн тасалбар нь болохоор 855,000 тасалбар борлуулагдсан байна. Шоу тоглолт нь болохоор 24 байна. За энэ нь болохоор тэний 2 дахь аялын тоглолт юм байна. За ингээд миний бичлэг дууслаа. Та нар ингээд subscribe даран намайг дэмжээрэй. Баярлалаа. Баярлалаа.